Hi again. Нар одоо гоё тусаад байна те. Миний туслах гэрэлтүүлэгч бол. За тэр яах. Өчигдөр өөрийнхөө бичлэгийг бас үзээд нэлээд их алдаад итгэвчтэй бас өөрийнхөө хэлэх гэсэн санаануудаа бүрэн гүйцэд илэрхийлж чадаагүй байгаа анзаарсан. Тэгээд тэгсэн ч гэсэн бүрэн үзсэндээс баярлаа. Яг хөө тиймэрхүү санаануудаа дараагийнхаа бичлэгүүддээ ингээд дунд нь шингээгээд явна гэж бодож байна. За тэгээ энэ удаагийн сэдвэр болохоор яг бясалгал хийх явцдаа яг юун дээр төвлөрөх ёстой бол юун дээр анхаарах уу гэдэг талаар яг өөрийнхөө олж мэдсэн туршлагаасаа хуваалцъя. За тэгээд хамгийн эхлээд ерөнхийдөө бол нөгөө амьсгалаа маш сайн анзаарах хэрэгтэй. Зөв амьсгалах хэрэгтэй тийм ээ. Яг угаасаа нүдэ найл ингээл суугаал бясалгаад хэлэхээр янз бүрийн бодол орч ирээд ингээд замраагүй болоод эхэлдэг. Тэр болгоныгоо шүүж болохгүй. Тэр болгоныгоо үүс гэдэг ч юм уу те. Ямар тэнэг ядаргаатай юм боддсон бэ ч юм уу. Яг өөрийгөө бол тэгэж буруутгах гэж тэгэж хизээж бити бодоорой. Амьсгалаа болохоор яг нөгөө йога хийхдээ хийж авдаг амьсгал шиг гидсрүүгээ амьсгална гэсэн үг те. Одоо яг амьсгалаа авахтаа гидсээ төмбөлгөөд амьсгаа гаргахтаа гидсээ ингээд гараа бас ингээд гидсэн дээрээ тавьж болно те. Тэгээд амьсгалаа гаргахтаа ингээд хийг нь гаргаж байгаа шаар шиг ингээд түлхээд өгнө. Яг ингэж амьсгаа аваад яг зөв авч гин үү буруу авч гин үү гэдэг дээрээ төвлөрөөд ирэхээр нөгөө бодлууд маань зарим нь ингээд байхгүй болоод заврах боломжтой байдаг болохоор амьсгал зөв авах нь бас айгүй чухал шүү. За тэгээд амьсгалын одоо давуу талтай зөвлөд ч гэсэн маш их байдаг те. Амьсгалаараа ч хүн гэгэрх боломжтой байдаг. Амьсгаагаа зөв авах нь маш давуу талтай байдаг гэдгийг одоо сүүлийн үед бол маш их олон хүмүүс ер нь ярьж эхэлж байна. Тэгэхээр та бүхэн амьсгалаа хэр зөв авч байгаа дээрээ бас төвлөрөх нь айгүй чухал. Амьсгал нөгөө буруу авснаас үүдэх биеинд орох нөгөө өвчлөлүүд бас нэмэгдэх боломжтой байд юм билээ гэдгийг анзаарсан. Тийм учраас амьсгалаа одоо зөв авч сурах нь нэгвэрт маш чухал байна. Тэгэхээр бясалгал хийхдээ юунд дэр төвлөрөхөө сайн мэдэхгүй байгаа гэвэл амьсгал дээрээ төвлөрөөд эхлээд амьсгалаа маш сайн зөв болгохыг хичээгээрэй. За тэгээд дараагийнх нь бас мэдээж бие суллах тийм ээ. Хит ингээ бие барих эсвэл ингээ хамаг бие чангалчаад суугаад иж болохгүй тийм ээ. Хамгийн эхлээд хөмсгөө зангид чинь үү гэдгээ бас маш сайн анзаараад хөмсгөө суллах одоо бас ингээд завжаа ингээд чангалчдаг штэ энэ одоо эрүүгээ суллах өөрийнхөө хацаар бүх булчингуудаа ингээд суллах хэрэгтэй. Яг ингээд дээрээсээ доошоо ингээд скан хийж байгаа. Бие суллаад өөрийгөө маш гоё нээлттэй байлгах хэрэгтэй. Тэгээ зөвхөн нөгөө гаднах дуу чимээ ч юм уу те тиймэрхүү зүйл төр төвлөрөхгүйгээр зөвхөн өөр дээрээ хараад яг өөрийнхөө дотор руу өнгөх гэж хичээх хэрэгтэй байдаг юм бэлээ. Гаднах дуу чимээ одоо гадаад орчныг бол ерөнхийдөө бол орхих хэрэгтэй. Бүр ингээд аль болох сонсохгүй байхыг хичээх те. Эсвэл би гаднаас яаж харагдаж байгаа бол гэдэг ч юм уу тиймэрхүү бодлуудыг орхиод зөвхөн дотор руугаа өнгөж доторх бодлоо ажиглаж эсвэл би энэ дээрээ анхаарч амьсгал дээрээ анхаарч тэгэж яваарай. Тэгээ бас нэг гоё арга нь юу байдаг гэхээр амьсгалаа яг авахдаа хэрвээ ингээд бас бүр их бодлоод ингээд орж ирээд ах юм бол өөрийгөө энерги цэвэрлж гэнэ гэж бодоод амьсгалаа авахдаа маш гоё ингээд цагаан өнгийн гоё энерги ингээд миний бие рүү орж ийн гэж төсөөлөх амьсгалаа буцаад ингээд гаргахдаа надад ингээд шингэсэн байсан муу мухай зүйл гарч ийн гэд ингээд одоо хар өнгөөр ч юм уу саарл өнгөөр төсөөлөөд тэгж яг зөв зэгцтэй амьсгалаа ингээд бодож авах юм бол тэр нь таны өөрийн бодлын хүчээрч тэр таны энергийг ингээд засаж сайжруулдаг юм билээ.
Тэгэхээр яг нөгөө лаг нөгөө хүлээлт бити тавиараа гэж байсан шүү дээ. Тэр шиг яг хүлээлт тавихгүй ч гэсэн өөрийгөө бодлороо одоо яг тэр дотоод хүчээрээ засаж чадчихна гэдэгтээ итгээд яг ийм сайн сайхан зүйлийг бодож төсөөлж суух хэрэгтэй байдаг юм байлээ. За тэгээ бодлуудаа анзаараад эхлэх хэрэгтэй. Ерөөсөө өмнө нь хэлсэнчлэн одоо шүүх ч юм уу те бодлоо ингэж үүсгэх эсвэл шүүмжлэх хит тийм сөрөг талаас нь харах ч юм уу те тиймэрхүү байдлаар өөрийнхөө бодлыг битээ тэгж үүсгээрээ тийм энэ бодол яг надад бодогдож байгаа юм бол энэ бодлоос энэ бодлыг бодсноор яг надад хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг одоо ангилах ч юм уу те үнэхээр танд тэр бодол хэрэггүй байх юм бол за тэгвэл энийг ингээд орхичих гэдэг ч юм уу ингээд тэр бодлуудаа гоё ингээд ангилаад шүүх хэрэгтэй. Зөв бодол орж ирэх юм бол тэрийг санаж агаад нөгөө тэмдэглэл дээрээ бичих те бүр заримдаа бүр айгүй гоё шин санаанууд хүртэл ингээд орж ирдэг. Тэнгүү тэднийг бас ингээд гэлс ингээд бясалгалаад дуусгачаад гэлс тэмдэглэх ч юм уу. Тийм учраас ингээд ерөөсөө тиймэрхүү шүмжлэлтэй хандахгүйгээр яг зөвхөн өөртөө ажиллаж байгаа учраас яг тэр цаг хугацаагаа өөртөө л зориулна гадагшаага чиглэхгүй л гэсэн үг. Тийм учраас ерөөс шүмжлэх сэтгэлгээгээр бити хандаарай. За тэгээ дараа нь болохоор хүн ер нь айгүй их өөрийгөө буруудах хандлагатай байгаад идэг гэх юм уу? Одоо өөр тохиолдож байгаа угаасаа л жаргал зовлон ээжилж байж бид нар одоо жаргал гэдгийг юу байдгийг ойлгодог тийм ээ. Тэгэхээр яг тэр зовлонтой байгаа цаг хугацаагаа маш их зовж гин гэж хүлээж авахгүйгээр мэдээж хэцүүлдэ ямар ч нөхцөл байдал байгааг сайн мэдгүй. Гэхдээ яг тиймэрхүү нөхцөл байдал бодож тэр нөхцөл байдлаа сайжруулж чадах хэмжээний байх юм бол тэрийгээ одоо гоё энэ бүхэн надад яг ямар сургамж одоо ямар хичээл заах гад тохиолдож байгаа зүйл юм болоо гэдэг өнцгөөс нь хараад те бид нар ямар ч зовлон байсан тэгэл даваал гарчихсан байдаг шүү дээ. Тэгэхээр угаасаа л даваад гарч чадах юм чинь тэр зовлонгоо яг ингээд надад заах гэж байгаа ямар хичээл юм болоо гэдэг өнцгөөс нь харахыг хичээгээрээ. Тэг яг нөгөө яг тийм биш нөхцөл байдалд бол маш хэцүүлтэй. Тэгэхээр хэрвээ тэгж засаж сайжруулах боломжтой нөхцөл байдалтай байх юм бол энэ аргыг ашиглаад үзээрэй. Ер нь бол өөр зүйл дээр ч гэсэн те ямар ч тохиолдолд одоо би яг энэ кейснээс одоо энэ нөхцөл байдлаас юу сурах ёстой юм бол те миний яг авах хичээл нь яг юу юм бол ингээд надад тэгвэл одоо ийм хатуужлыг суулгахын тулд надад ийм одоо зовлонтой учруулж байгаа юм биш үү гэдэг ч юм уу. Эсвэл хүн чанар одоо иймэрхүү байдаг юм байна гэдгийг надад таниулахын тулд энэ хүмүүстэй таарлуулсан юм биш үү. Энэ хүн биш байсан ч гэсэн цаашдаа би одоо өөр яг ийм адилхан хүнтэй таарлаад одоо заллуулдаг ч юм уу те ингээд муу хүмүүстэй таарлаад ингэх боломжтой юм биш үү. Тэгвэл надад тэгшлэхэн таниулж өгсөнд баярлалаа гэдэг ч юм уу те. Энэ нөгөө бясалгал хийхдээ яг угаасаа хүн өөр тохиолдож байгаа зүйлүүдээ л маш их бодож ингэж эргцүүлж ингэж суудаг. Тэгэхээр тэр цаг хугацаагаа гоё эерэг болгоод аль болох өөрийгөө нөгөө хөнгөн байлгая гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хөнгөн байлгах дээрээ төвлөрөөд яг саяны миний хэлсэнчлэн хичээгээд үзээрэй. Жаахан ч гэсэн оролдлого хийгээд үзээрэй те. Тэгэхээр энэ маань бид нар өөртөө нөгөө хит хатуу хандах гад
байдаг тийм нөхцөл одоо үүсэх гэдэг байхгүй юу те одоо би ийм одоо арчаагүй байсан болохоор ийм юм надад тохиолдчихлоо эсвэл би мундаг байж чадсангүй би ингэчгсэн байсан бол энэ арай өөрөөр эргэх байсан ч юм уу те яг нэг юм дандаа өөр лүгээ ингээд буруу гэхгүй одоо өөрийгөө улам гомдох гэдэг гэх юм уу дотоод өөрийгөө одоо хүн өөрийгөө улам зүхэж өөрийгөө буруутгах тусам л тантай ингээд таны дотор байгаа ингээд те таны өөрийн мөн чанар таны ингээд та өөрөө ингээд өөрөөсөө нэг улам холдгол одоо ситүэйшн нөхцөл байдлыг үүсгэх гэдэг учраас аль болох нөгөө өөртөө хит хатуу хандахгүйгээр аль болох эерэг байх гэж хичээх тийм ээ. За энэ нь одоо яг өөрийнхөө тэр бодлыг эерэг болгож хувиргах процесс. Энэ бас ингээд цаашид жишээ нь ингээд маш их хэрэгтэй дадал баг болох хэрэгтэй. Ийм зан чанар болчдөг. За тэгээд миний хэрэгэлдэг одоо бясалгал хийхдээ бас ингээд бодлуудаа илүү ороогдох гээд эхлэх юм бол би нүунийг талархаад эхэлдэг гэх юм уу? Амьдралдаа талархаж эхэлдэг. Яг уу энэ маань маш олон бясалгалын дараа л яг ийм талархах сэтгэл бол үүсч эхэлсэн баггүй юу? Өмнө нь бол нэг тэгэж талархал ингээд хийх гэхээр айгүй хэцүү одоо нийтээрээ жоохон тийм байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр хэрвээ тэ одоо үнэхээр ингээд бодолтой орогдоод ч юм уу эсвэл яг юу бодгоо мэдгүй эсвэл яг ингээд бясалгал дундаа ингээд хийх юм болтохгүй зүгээр суугаад байгаа юм шиг санагдаад байх юм бол зүгээр шууд талархаад эхэлчихвэл маш зүгээр юм бэлээ. Тэгэхээр өөрт байгаа бүх зүйлдээ талархах, өөртөө бас маш их талархах. Энэ хүртэл туулаад ирсэнд нь баярлалаа гэдэг ч юм уу те. Одоо өвөг дэцтэй баярлалаа, бид нарыг харж хандлагт баярлалаа гэд анх бол ингээд баг хүчээр ингээд барыг талархаад байдаг ус би ингээд тэгээ нэг олон бясалгал хийгээд дунд нь ингээд талархал хилээд ингээд эхлэнгүүт цаг хугацаанд ингээд нөгөө нэг барыг амжихгүй байгаа ч юм шиг гэл өргөжлүүлээл хилмээр ч юм шиг те ингээд багтахгүй байгаа ч юм шиг ингээд маш их ингээд гарч ирээд байд юм билээ. Тэгэхээр бас бясалгалынхаа үеэр биш байсан ч гэсэн талархна гэдэг нь өөрөө маш гоё эерэг бодлуудын нэг байдаг. Тэгээд таны одоо бүр одоо би нөгөө видеоноос нэг видеоноос яг тэр жишээг нь хэлчихээ яг нэг сонсч байсан видеоноос. Тэгээ тэрэн дээр болохоор яг тэгж хэлсэн нь амар надад хүрсэн бохгүй юу? Яа тэрний байсан гэхээр бурхнаас ингээд хэрвээ чи ингээд бурхан байсан бол те байнга гуйгаал байдаг хүнд ингээд юм хүү эсвэл чи ингээд байнга баярлаа гэж хэлээд байдаг хүнд юм хүү те яг тийм нэг юу л асуулт ингээд тавьж ирсэн те тэр нь ингээд амар ингээд гүнд ороод нээл ингээд те бид нар ингээд бурхан минь надад ингэж тэгээч гэл нөгөө байнга ингээд нөгөө юм гуйсаарлаад их те би ингэмээр ингээл тийм биш зүгээр эсрэгээрээ гоё надад ийм зүйлийг хайрлсанд баярлалаа те баярлалаа ийм гоё гэр бүлтэй байлгаж аваад баярлалаа ийм гоё одоо те нөхцөл боломжийг надад бүрдүүлж өгч байгаад баярлалаа гэдэг ч юм уу ингээд талархал бол хизээч тэгээд дуусгаргүй л байдаг санагдсан. Тэгэхээр яг ингээд нэг гоё өөртөө хэрвээ хүсэх юм бол яг ингээд зориулж ингээд бичээд дэвтэр дээрээ те эхний ээлж ингээд бичиж чагаад яг өдөр болгон тэгж хэлэх боломжтой. Яг нэг тийм гоё амны хэллэг баг ингээд амны уншлага болсон тийм талархлаа бичээд тэрийг ингээд өдөр болгон дотроо бодох ч юм уу гадуур явахдаа ингээд гоё ингээд талархал сэтгэлээсээ ингээд те яг ингээд хэлдэг тийм талархлын үгстэй болвол бас айгүй гоё санагдсан. Тэгэхээр та бас хэрэгжүүлээд үзээрэй. За тэгээд хамгийн сүүлд нь хэлэх юм нь болохоор юу өөрийнхөө мэдрэмжэндээ итгэх.
би болохоор ингээд хүн болгоны мэдрэмжтэй те амар гоё юм сүнслэг гэж ер нь боддог байхгүй юу? Угаасаа ерөнхийдөө тийм аа. Гэхдээ тэр нь одоо хөгжөөгүй яг нөгөө нэг өөрөөсөө холдсон холдоогүй те яг тийм л байдлаар ялгарна уу гэхээс хүн болгон мэдрэмжтэй байдаг те. Яг би яг тэгж бодоод байсан юм аа. Гингүүд яг дараа нь тэр нь ингээд яг тийм байдаг ч юм уу. Ингээл яг нэг тиймэрхүү мэдрэмж төрдөө штэ. Тэгэхээр яг хүн нөгөө өөртөө ерөөсөө итгэхгүй байгаад байдаг. Тэгэхээр өөрийнхөө мэдрэмжинд аягүй сайн итгэхээрээ таны мэдрэмж бол үнэхээр яг зөвл хэлсэн байдаг. Зөвл одоо ингээд гаргалгаа гаргасан байдаг юм бэлээ. Тэгээд мэдрэмжээ дагаад одоо юу гэдэг чинь бясалгалаар одоо ингээд бясалгал хийж хахад ямар нэгэн гинт ингээд шал өөр ингээл бодол орж ирээл эсвэл нэг өөр дүр зураг орж ирээл те тэнгүүд ингээд энэ яг намайг ингэсэн болохоор ингээд надад ингэж санагдлаа гэдэг ингээд яг энэ бодол нь надад ингэж санагдлаа. Эсвэл энэ зураг нь яг одоо миний бага наснд харж исэн тийм юм байсан юм шиг санагдлаа гэдэг ч юм уу те нэг юм санагдлаа гэдэг нэг тийм мэдрэмжэд нь штэ. Тэгэхээр яг тэр мэдрэмж чинь ер нь бол мөн гэсэн үг гэж би бол тэгж боддог. Би өөрөө бол тэгж итгэдэг. Тэгээд яг дэвтэр дээр ч гэсэн яг тэгээд тэмдэглэл дээр ингээд яг тэгж бичдэг. Надад яг ингэж санагдсан те. Тэгээд дараа нь эсвэл яг тэрийг уншихад адилхан байдаг ч юм уу, зөв байдаг ч юм уу. Яг тиймэрхүү байх боломжтой байдаг юм байна гэж бодсон. Тэгэхээр бид ер нь өөрсдөө маш их хүчтэй, маш зүн совинтай, мэдрэмжтэй юм хүмүүс байгаад байдаг. Тэнгүүд бид нар өөрсдөө ингээд өөрсдөөсөө холдуулаад ингээд байгаад байдаг учраас та бүхнийг бясалгал хийж хөвшөрөө гэж хэлээд байгаа байхгүй юу те. Заавал одоо яг бясалгал хийхгүй байгаа ч гэсэн хүн нэг гоё юм дуртай спорт хийхэд бас яг ийм бясалгалын төлөвт орох боломжтой байт юм билэ. Тэгээд би тэрийг болохоор би нэг гүүх дуртай байхгүй юу. Тэгээд анх бол зүгээр турах гэж ч юм уу эсвэл зүгээр ингээл за яг зөвхөн нөгөө эрүүл мэндийн талаас хөдөлгөөнтэй бай гэдэг үднээсээ л би марафонд орохдоо бэлддэг те яг тийм л зорилгоор ингээд гүйдэг байсан. Тэгсэн чинь би яг энэ жил гүйж явахдаа яг бясалгалын төлөвт орох боломжтой байдаг юм байна гэдгийг харсан. Тэгээд тэр нь юу байсан гэхээр одоо цэцэрлэг түрээлэг нэг таарахад 3 км хагастай байлаа гэж ботход яг ингээд ямар ч тийм амьсгаадах, давчдах, эсвэл би ингэж ядрах, өвдөх те ингээд хүл мүл цуцах тийм мэдрэмж авахгүйгээр ингээд 3 тойрчихсан байсан. Тэгээд яг ингээд дахиад ингээд тойрчмаар л байсан. Тэгээд яг тэр нь болохоор яг юм зөвхөн би ингээд биендээ юусан анхаарахгүй миний би ингээд зүгээр гүгээд л байгаа. Тэгэхдээ миний доторх одоо бодол одоо мэдрэмж маань шал өөр газар ингээд явж байгаа байхгүй те. Ингээд шал өөр зүйл бодчихсон. Ингээд зөвхөн би мэж тоохгүй яг нөө бясалгалынхаа юм төлөвт ингээд орчихсон байсан. Тэгэхээр тэгвэл зөвхөн гөөгч биш те. Хүмүүс өөрийнхөө дуртай спортоо хийхдээ яг ийм төлөвт орох боломжтой юм биш те. Өөртөө те ингээд юм бодох ч юм уу гоё ингээд спортоо хийж явахдаа өөрөө ингээд биеэ хөдөлгөж явахдаа бүгд яг ингээд айгүй гоё тийм спортын хүмүүс нэг юм сүнслэгтэй яг бүр нэг өөртөө тэгж чаддаг юм байна да гэдэг яг тийм мэдрэмж төрсөн байхгүй юу. Тэгэхээр яг ингээд одоо миний яг энэ journey дээр бол яг одоо энэ аялал бясалгалын аялал дээр одоо яг иймэрхүү зүйлүүд тохиолдоод явж байгаа. Гэтэ яг би зүгээр өөрт тохиолдсон иймэрхүү байх боломжтой юм биш шүү гэдэг өнцгөөс нь ярьлаа. Тэгээд яг дахиад нөгөө бясалгалын ангид явсан гэсэн шүү дээ. Тэр үед бол бас зөндөө олон зүйлүүдтэй туулсан. Би ингээд тэр үед яг өөрийгөө би маш том юм байна. Тэ би бол ингээд юм одоо энэ өөрөө ингээд энэ дэлхийн ертөнцийн дээр оршиж байгаа да талархах хэрэгтэй. Яг энэ үедээ маш их зүйлийг амжуулах ёстой, одоо өөрийнхөө хийх ёстой зүйлийг олох ёстой юм байна.
би ямар ч гэсэн бид нар тий хэрэгцээгүй хүмүүс бол биш. Бид нар ямар нэгэн утга учиртай энэ амьдрал дээр төрсөн байгаа. Бид бүгд нэг өөрсдийн хийх юмнуудтай байгаа тий. Тэр болгоныг л хайх гад явж байгаа. Хөрхөн ингээ бүтчээд явж байгаа. Хөрхөн хүүхдүүд байгаа аахгүй юу тий. Бид нар яг л бидний дотор яг л жижигхэн хүүхдүүд байгаа. Тэгэхээр тийм учраас яг энэ одоо зориг гаргаад одоо энэ бичлэгийг хийж байгаа. Зөвхөн одоо яг ийм надтай адилхан ийм бодолтой эсвэл надтай адилхан ингээд эрэл хайгуул болж байгаа хүмүүс л энэ бичлэгийг үзэж байгаа гэж найдаж байна. Тийм учраас бүгдээр яг хамт ингээд гоё наяллаа ингээ өргөжлүүлээд явбал гоё юм байна гэж бодоод би ингээ зориг гаргаад хийж байгаа шүү. Тэгээ нөгөө нэг ер нь бол маш олон жил ингээ бичлэг хийх эсвэл подкаст хийх ч юм уу те тэгэж айгүй хүсдэг байсан. 19 оноос хойш л ер нь хүсдэг байсан. Тэгээ ерөөсөө эхлүүлдэг байсан. Тэгээд за би ямар ч гэсэн эхлүүлчлээ. Тэгээ эхлүүлээд би муу ч байсан, сайн ч байсан ер нь бол хамаагүй ингээд тууштай хийхийг хичээн. Тийм учраас та хэд бас эхлүүлээд яваарай. Эхлэл гэдэг 50% гэд ярьдаг тийм ээ. 50-аас ч их хувь байх боломжтой шүү. Тэгэхээр заавал эхлээд өөр өөртөө илүү ойртоорой. Баярлалаа.